За сайн юм наха. Тэр жоохон гадуур салхилж байна. Ээжийг нь жоохон амраа хийж чадах ганц өглөөч гэстэй. За. Энэ удаагийн бичлэгээрээ та хэд Forex болон хувьцааны ялгаа тэг мөн би тэр хоёр дээр ер нь яаж сэтгэл зүгөө доктортой байлгадаг вэ аль нь илүү ер нь надад таалагддаг гэдэг тал дээр та хэд бас тайлбарлаж өгье. За эхлээд Forex-ийг яриа. За Forex бол мэдээч хүн болгон мэдж байгаа. Маш том зах зээл Тэгээ $10,000 данстай бол сард нэг ганцхан за боли 10% ашиг хийлээ гэхэд чинь сард сарын $500 ашиг татах нь шүү дээ. За $100,000 данстай бол сарын $10,000 татах нь шүү дээ. 10% ашигаас зөвхөн. За гих мэдчлээ ингээд амар гоё боломжтой бүх зүйл мэдж байгаа. Гол нь эннийхэн цаад эрсдлүүд нь асар том хэмжээний байгаа шүү дээ. За тийм цаашлаад олон жил хураасан, цуглуулсан мөнгөө алдах. За тэгээ дээрээс нь байр машина алдах За гэхдээ яг энэ хэмжээний ингээд зардал гаргаад Forex арилжаа руу орж байгаа хүн бол заяа. Миний хувьд шүү зүгээр л покер тоглож байгаагаас ялгаа байхгүй. Бет тавьж байгаасаа ялгаа байхгүй гэсэн үг байхгүй. Одоо нэг хэсэг Монголын тоглолт гараад байгаа шүү дээ. Монголын тоглолт нэр хүмүүс маш их бет мэд тавьж байгаа. Монголцыг ялна гэж тавьж байгаа ч юм уу Vitality-г ялна гэж тавьж байгаа ч юм уу. Тэгсэн чинь монголцны ялцдаг эсвэл Vitality-г ялцдаг Гэх мэтчлээ ингээ хүмүүс амар их мөнгө алдаж байгаа. Forex-ийг ерөөс огт тэгж ойлгож болохгүй шүү манайхаа. Хэрвээ тэгж л ойлгоод эхлэх юм бол за би ер нь буруу юм хийгээд байна гэдэг ч юм уу эсвэл ихнэр ч байт юм уу нөхөрч байт юм уу за ханаа чи ер нь буруу юм хийгээд байна наа чи ер нь ийм биш юм байна гэдэг тал дээр бас сайн биедээ анхааруулж авах хэрэгтэй. За тэгээ хувьцааны зах зээл болохоор миний хувьд ч заяа. Миний хувьд бол Forex-оос хамаагүй ер нь бол дээр гэж боддог би. За тэгээ юугаараа яаж дээр байна вэ гэхлээр сэтгэл зүйн тал дээр ерөөсөө маш асуудалгүй болчихж байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэхлээр одоо тэр чинь ингээд мөнгөө худлаж аваад тэгэл орчиж байгаа шүү дээ. Би тэр хувьцааг буцаагаад зарах захиалга өгөхгүй л бол тэр ерөөсөө ямар ч асуудалгүй гэсэн үг байхгүй юу? Хэрвээ би буцаагаа зарах захиалга өгөөд алдагталтаа гарчих юм бол тэр хэрэг надад нөлөөлж байна гэсэн үг. Тэрийг одоо яаж багасгах вэ гэхлээр анханасаа тэр хувьцааг худалдаж авахдаа судалгаа хийж байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ хувьцаа ер нь өсөх ер нь хэр боломжтой вэ гэдэг тал дээр анханасаа судалгаа хийж байгаа гэсэн үг байхгүй юу? За миний хувьд болохоор хувьцаан дээр яаж ер нь судалгаа хийдэг вэ гэхлээр би эхний ээлжин заяа дэлгүүр ордог. Гэхдээ одоо биш шүү. Анх бол заяа хувьцаа худалдаж авахдаа анх бол ингээд дэлгүүр орчихсон заяа. Ер нь ингээд дэлгүүр ороод дэлгүүр дотор яг юу вэ За энд байгаа бүтээгдэхүүнүүдийн ер нь ямар компани гаргаж байна. Тиймэрхүү юмнууд ер нь судалдаг гэсэн үг. Одоо жишээ нь хэдүүл өндөх худалдаж авдаг шүү дээ Манайх бол өндөгний хэрэгцээ бол амар их байхгүй юу. Тэгээд өндөх худалдаж авахлаэр энэ өндөх хувьцаатай байлог бол гараад ирэнгууд хайгангууд өндөгний хувьцааны арилжаа нь байж байгаа байхгүй юу. Тэгээ энийг би яаж мэдсэг гэхлээр коронавигоор амар их өндөг эрэлтэнд ороод тэгээд маш олон юу хийжсэн шүү дээ. Хүмүүс өндөх хайжсэн шүү дээ. Өндөг 0-ын цаас өөр юу ч үлээ Яг тэрнээс яг мэдчихсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө мөнгө хамгийн аюулгүйгээр өсгий гэж бодж ивэл нийтлэг ийм түгээмэл байдаг бүтээгдэхүүн гаргадаг компани хувьцааг худалдаж авал миний мөнгийг тэр чигт нь аваад ингээд алга болохгүй байна гэдэг ийм сэтгхүү би өөртөө яг суулгачихсан байхгүй. Тэгээ одоо яг миний тэр сэтгхүүгээр худалдаж авсан хувьцаанууд болохоор хаан банк гэж байгаа байхгүй. За тэгээд яагаад хаан банк вэ гэхээр хаан банкийг Монголын хэдэн хүн ашигладаг вүлээ. Бараг бүгд л хаан банк ашиглаж байгаа шүү дээ. Тэгээ ингээд бодоод үзэхлээр би бас ингээд
Монголд байхдаа дугуйцсар угаалга дээр ажилладаг байсан байхгүй юу? Манайх өөрөө тийм ажилладаг байсан. Тэгээд яг тэр ажиллуулж байхад үед ингээ үйлчлүүлж байгаа бүх хүмүүс заяа дандаа хаан банкны данс асуудаг байсан байхгүй. Хааны данс байхгүй юу? Хааны данс байхгүй мó гэл. Тухайн үед чи би өөрөө нөгөө нэг жоохон байсан. Тэгээ банк ерөөсөө ашиглаж чаддгүй. Тэгээ хүмүүсийг голомт банк ч юм уу те эсвэл төрийн банк, худалдаа хөгжлийн банк, хас банк ч юм уу ийм банкны данстай хүмүүсээс хаан банкны данстай хүмүүс мөнгө шилжүүлж болдгүй юм байна гэдэг би ойлголт их тухайн үед авчихсан байхгүй. Яг тэгэхээр би өөрөө тэгж данс манс ашигладаг зүгээр л дугуйцсар угаалга дээрэл өглөөнөөс орой хүртэл тэгэл ажиллаа л байждаг байсан байхгүй. Тэгээд тэр үетэй ингээ холбохоор ер нь бол энэ яг боломжийн хувьцаа юм байна те. За хаан банкны хувьцааг авчихад маш олон хэрэглэгчтэй учраас ер нь бол найдвартай юм байна гэж би яг дотор бодож байсан байхгүй. Тэгээд тэр маань ч гэсэн одоо яг нэг айхтар буруутсан юм байхгүй. Би яг анх IPO-гээс нь худалдаж авч байсан. Тэгээд тухайн үед IPO хэдэр гарчлаа одоо санахгүй байна. Их хувьцаа нь 940 төгрөг үлээ 50 төгрөгөөр гарч ирсэн. Би буруу хэлж ч бас магадгүй шүү. За. Тэгээд тэр үедээ яг тэгж худалдаж авчаад дараа нь одоо ч хэдэн жил болчихоо 2 жил 3 жил ч болчихоо. Тэгээ одоо ингээд эргээд харахаар миний хувьцаа 20 хэдэн хувь өссөн байхгүй. Тэгээ одоо нэг ширхэг хувьцаа нь 1300 хэд болсон шүү дээ. Биш 1400 хэд бол бараг 1500 хүрж байгаа заяа. Ер нь ингээд амар хөрх өндөр өсөлттэй болцсон. За тэгээд энээсээ гадна жил болгон ноогдлоо шиг өгж байгаа. Нодлон жил болохоор миний санаж байгаараа нэг ширхэг хувьцаанд хаан банк чинь 195 төгрөг өгсөн санагдаад байна. Энэ жил болохоор нэг ширхэг хувьцаанд 215 төгрөг өгж байгаа юм билэ. Та яг одоогийн үед бодох юм бол заяа та нэг ширхэг хувьцааг за 1400-аар авлаа гэж бодоход танд буцаагаад 215 төгрөгийг энэ жил өгж байгаа гэсэн үг байхгүй нэг ширхэг хувьцаанаас чи. Тэгээд яг жилийн ингээ те банкны хүүгээр бодхолоор хаан банк 15.5% хүүтэй байсан. Тим хэмжээний яг хүү өгж байгаа юм билэ. Банкны хуучин болохоор нэг жилийн хэдлээ манайха 12-оос за 14 те дээдлэн. За тиймэрхүү хувийн хүү өгж байгаа. За тэгээ мөн дээрээс нь хаан банкны ханшийнх нь өсөлтөөрөө харахаар 22-оос 23% хүүтэй болчихж байгаа байхгүй. За тэгээ ингээд нийт авж байгаа ашиг нь 30-аас дээш болоо авчиж байгаа байхгүй. Хэрвээ яг зараад юугаа ногдол ашиг аваад тэгээ гарах юм бол тий. За тэгээ иймэрхүү ингээд ялгаануудтай. Тэгээ одоохондоо би яг нөгөө Forex арилжаан дээр нөгөө шалгуурын данс мас өгөхөө болцсон байгаа учраас тэр тал дээр би ингээд жоохон арилж байгаа сайн хийж чадахгүй байгаа. Тэгээ ерөөхдөө хувьцаан дээр яг сар болгоноор худалдаж аваад за энийг авна да, тэрийг авна да гэд төвлөрөөд байгаа гэсэн үг байхгүй. За тэгээ энэ жилийн заяа ногдол ашигаас хамгийн их уналттай байгаа хувьцаа юу байна вэ гэхлээр 5-7. Би нодлон жил 5-7-гийн хувьцаанаас бас хөрхи хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан байхгүй. Тэгээд тухайн үед бол нэг ширхэг хувьцаанд 6900 илүү 700 гэдэг бараг 7000 төгрөг өгч байсан. Харин энэ жил болохоор 5-7 чи юу вэ? Нэг ширхэг хувьцаанд 3700 төгрөг өгж байгаа юм лээ. Бараг ингээд 50% ингээд хувьцааны ногдол ашиг нь ингээд буурсан байгаа гэсэн үг байхгүй. 5-7-гийн хувьцаа бол харьцангуй үнэтэй. Нэг ширхэг нь 30 хэдэн мянгаар би авч ирсэн байхгүй тухайн үедээ. Тэгээд тэрнээсээ 7000 хэдэн зүг нь буцаагаад ингээд ногдол шиг болгоод авч ирсэн байхгүй. Тэгээ энэ жил болохоор бүр ингээд амар уналттай болсон мөлий. Гэхдээ зүгээрээ Монгол улс чинь нүүрсээ 5-7-оор дамжуулж тэгэл байн гадагшаа зөөдөг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас ер нь бол гайгүй хувьцаанд орж байгаа л гэж би хувьдаа бол бодож байгаа. За тиймэрхүү байна залуусаа. За тэгээд дараагийн өмчлөгээр уулзцгаая. Бид хоёрын аялал дуусч байна.